Дээрхийн гэгэнтэн 14-р Далай Лам багшийн намтрын товчон 1935 оны 7-р сарын 6-нд Төвдийн зүүн хойд хэсэгт орших Тагцар хэмээх жижиг тосгонд эгэл дараачны гэр бүлд нэгэн хөвгүү мэндэлж 2 настайд нь 13-р Далай Ламын хойд дүрээр тодруулжээ. 1933 онд жанж халсан 13-р Далай Ламын хойд дүрийг тодруулах шинжээчид Лхасаас зүүн хойд зүгт Чокор жалд орших Лама Фацо гэдэг гэгийн нууранд очижээ. Тэр нуурын усанд Төвдийн ирээдүйн хувилгааны дүрийг тодруулдаг ажээ. Засаг лам нуурын уснаас Төвдийн Гама А гэсэн 3 үсэг ногоон дээвэртэй дуган ястан мэлхийн сүлдээ байшингийн дүрс тодорхыг ажиглажээ. Засаг лам болон дээдэс мяндагтангууд нуурын усанд тодорсон газрыг шинжүүлэхээр Төвдийн зөв бүхэнд шинжээчдийг илгээдэг. Зүүн зүгийг зорин гарсан шинжээчдийн хэсгийг Сирахидын гуйцсан эренбүүчи удирдаж Амдо нутагт ирлээ. Лусан цэвийн лам хэсгийн ахлагч мэт хувцлаж Сирахидын их лам гуйцсан эренбүүчи хүзүүндээ 13-р Далай Ламын эрхийг зөөсөн байлаа. Бяцхан хүү эрхийг авахыг хүссэнд ламтан өөрийгөө хэн болохыг хэлвэл өгнө гэсэнд хүү Сираг гэжээ. Энэ нь нутгийн аялгаагаар Сиралам гэсэн үг байлаа. Ламтан хүүгээс хэн нь жинхэнэ удирдагч болохыг асуусанд мөн л зөв танилаа. Түүнчлэн бараа болоочдын нэрийг ч бас хэлсэн байна. Ингээд 13-р Далай Ламын хойд дүр мөн гэдгийг олон сорилтоор нягтлаад үүнийгэн засаг ламын нуурын усанд тойлсон 3 үсэг дүрс зургаар баталгаажууллаа. Эхний үсэг А нь Амдо гэсэн утгатай. Га нь ойр орших хийдүүдийн нэг бүм эсвэл Гама 2 үсэг хамт байсан тохиолдолд тосгоны дээд талд орших Гарма Робид орчин хийдийг бэлэгдэж байлаа. Ингээд тариачны бяцхан хүү эгэл хувцсаа номын хувцсаар солин 1940 оны 2-р сарын 22-нд Арсланд ширээнэ заларчээ. Эгэл хүүхдийн адил Төвдийн шар сав үсгэнд суралцсан 12 нас хүрч гүн ухааны номд суралцсан 13 тайда Дэрэ-пүнг Сира гандан хийдэд шавлан орж 24 настайда Бурхны шашны 3 их сургуульд анхныхаа шалгалтыг өгч 25 наснда Ларамбын дамжаа барьжээ. 300 гаруй жилийн турш 10 хэдэн үеийн Далай Лам нар шашин төрийг хослон барьж иржээ. Тэр уламжлалаар дээрхэн гэгэнтэн 14-р Далай Лам 16 наснда төрсөн нутаг Төвд орны эрх ашиг шашин соёлыг тууштай хамгаалах боллоо. 1950 онд 80 гаруй мянган цэрэгтэй Хятадын ардын чөлөөлөх айрам Төвдөд цөмрөн орлоо. 1954 онд дээрхэн гэгэнтэн Бээжинг зорин Лхасаас мордлоо. Хятадын удирдагчтай Бээжинд энхийн хэлэлцээр хийлээ. 1956 онд Бурхан багшийн Мендэсний 2500 жилийн ойд оролцож, Энэтхэгийн ерөнхий сайд Нерүүтэй уулзаж, Төвд орны талаар ярилцжээ. Нутагта эргэн ирсний дараа коммунист Хятадын удирдагчтай хэлэлцэж, дээрхэн гэгэнтэн хүчирхийллийг эвзүүгээр зохицуулахыг хичээж байлаа. Энэ бүхнийг үл ойшоон Хятадын цэрэг 1959 оны 3-р сарын 10-нд Төвдийн Лхас руу хүчээр дайран оржээ. Үүний улмаас Далай Лам 80 гаруй мянган дөрвөсөтийн хамт Лхасыг орхин Энэтхэгт дөрвөн гарч
энэ дэлхийн баруун хойд хэсэгт орших дармаас аваад амьдрах болсон билээ. 1959, 1960, 1965 онуудад дэлхийн тэргүүлэх улс гүрнүүд болон нэгдсэн үндэсний байгууллагад төвдийн тусгаар тогтнол эрх чөлөөний талаар хэлэлцүүлэхийг хүссэн боловч энэ бүх оролдлого талаар өнгөрчээ. Хуучин төвдийн боловсрол олгох аргыг өөрчлөн дөрвөн гарсан хүүхдүүдийн боловсролд анхаарлаа тавьж орчин цагийн англи хэл, хинди хэл, газар зүй зэрэг шинжлэх ухааны боловсрол олгох сургууль нээлээ. Түүнээс хойш дээрхийн гэгэнтэн 14-р Далай лам дансан жамс хүний эрх чөлөө, хүмүүний ёс суртахууны талаар лекц уншиж, ном бүтээл гаргасаар байгаа билээ. Даян дэлхийд хүч үл хэрэглэн энх тавныг цогцлоогч сарт байх болсон тул 1989 оны 12 дугаар сарын 10-нд дээрхийн гэгэнтэн 14-р Далай ламд хүн төрлөختний энхийн төлөө, хүний эрх чөлөөний төлөө оруулж байгаа хувь нэмрээ үнэлэн Нобелийн шагнал олгосон билээ.